Үгүй бэж та хумсан дээр ийм харандаагаар зураг зурд юм уу? Тэгэд бүр ийм тод гардаг гэж юу? Ямар ч хамаагүй харандаа ашиглаад зөвхөн мат топ нь л байх юм бол чи энэхүү дизайнуудыг адилхан хийж чадна. Ямар ч мат топн дээр харандаагаар зураг зурх гэж үзсэн артистууд хэр их байна. Тэг дандаа ингэ зурх болгонд фейлддэг, амар бүтгэн гардаг, эсвэл гардаггүй ийм туршлагууд зөндөө их байгаах та нарт. За тэгвэл та нарт өнөөдөр би хэрхэн яаж энэ харандааг яг гоё ийм тод гаргаад байгааг нууцыг задлаа. За яг энэ дээр харж байгаачлан энгийн метод дээр тавихад ийм бүтгэн гарч байна. За тэгвэл манай KNL семинар дээр ямар арга зааж өгсөн бэ гэдгийг би та нарт дэлгэе. Энэ методн дээр харандаанууд маш гоё гардаг. За гэхдээ хэдүүлэнд нь хит хит анхаарах зүйлс байгаа. Энэ метод бол үнэхээр сайн бүтээгдэхүүн байлээ. За та нарт харуулъя. Ямар ч гэсэн эхний ээлжинд шууд метопо тавиад 60 секунд татах хэвээр. Хатаасны дараа заавалчгүй клинсерээр арчих хэвээр. Яагаад вэ гэвэл энэ баг зэргийн наалданхтай байдаг учраас шууд бас харандаа гарахгүй байгаа. Тэгэхээр заавалчгүй арчин клинсерээр ашиглаад. За тэрний дараа биднэрт үзүүрлэгч хэрэгтэй. Үзүүрлэгч яаж ийнэ гэхээр харандааны үзүүр маш сайн гоё юм урт нарийн байх хэвээр. Бүдүүн байвал ерөөсөө гоё тод гардаггүй юм байлээ. Тэгэхээр хэдүүлээ харандаага заавалчгүй үзүүрлэх хэвээр. За одоо ингээ хардаа таад маань маш гоё гарч ирж байгааз хамгийн сүүлд нь энгийн топуудаа тавиад ерөнхийдөө л ийм артууд гоё болж гарч ирж байгааз Doriami гээд комент чүүл та нартаа 20% онцгой эрэхтэй купоныг явуулъя.